Зөөрэ мэд шүү ахнасаа. За намайг ингээд ийм ялтан шиг байлгах гэж, намайг ийм улгаач шиг байлгах гэж тийм үү? Намайг одоо ингээд нэг хүн хутгалдаг улгаач, шоронгийн улгаач тийм үү? Алуурчин мэтэр ингээд төмөө олонд түгээж пост оруулж одоо новон үнэн гэдэг трол аларт би хэлчихье. Би чамайг одоо хэний зараалаар тийм үү? Хэний захиалгаараа хүнийг ингэж нэр төрд халтаад гүтгээ дарамжлаад байдгийг чи удахгүй тодорхойлолн заяа улгаач минь за. Ойлгож байна уу? Би амьдралдаа хэн нэгэн лөө хүйтэн мэс хүргэж үзээгүй заяа биз та минь заяа. Би хэн нэгэн лөө би хүйтэн зэвсэг буу шагааж үзээгүй заяа. Өнөөдөр сошиалд намайг өчтөрөөс хойш эрчимтэйгээр намайг балбаж байна. Ягаад балбаж байгааг би өнөөдөр баялаг аавъя тийм үү? Стратегийн ордуудлаа дөрөвдөө аавъя. Тийм үү? Энэ гэмт хэрэгтэн энэ лалруудын эсрэг тэмцэж дуу хоолой босныхоо шагналд энэ трол даримуудаар өнөөдөр намайг постлж миний нэр төрд халдж байгаа. Би бол дотроо боддог хуухтай өсвөл хизээ нэгэнцэд урагчин. Тэ. Хүний нэр төр алдраг авъя гэдэг бол асар баталгаатай байх ёстой байхгүй юу? Баталгаатай байх ёстой. Би хэлээд байгаа. Би тэр нөхлөө чатж хэлсэн. Мөн хон гөлөг минь би хэлчихээ заяа. Би хизээдэж би хин нэгэн лөө хутга шогож хин нэгэн лөө би хүйтэн зэвсэг шагааж одоо хүйтэн сэтгэлтэй хүн би биш. Би бол мөрөөдөө тоглоомч нь бол мөрөөдөө тоглоомч үнэн. Надад муу тал байгаа. Би 30 гаруй жилийн аим шиг мөрөөдөө тоглоом гэдэг энэ замлаар явсан. Би тэгтээ хизээж хүнд ч би худрахгүй могоо зангараж араас нь хутгалж хин нэгнийг би араас нь түвжилдэж яваагүй лалраа. Өнөөдөр ийм байгаад байгаа байхгүй. Энэ сошиалд ерөөсөө хин нэгнийг өнөөдөр дуу хоолой босныхоо шагнад болгож өнөөдөр намайг ингээд асар муу хүн болгох гэж тийм үү? Би хүр хүүхэдтэй. Миний хүр хүүхэд ойр жоохон биеийн таараа эмгэлж идэж байгаа. Үний амьдрал зовлон зүдгүй зөндөөл таарж тохиолдсон штэ. Өнөөдөр миний хүр хүүхдийн найз нөхдүүд өнөөдөр сошиалд харна. Тийм үү? Хинд ч сайхан санагдахгүй. Би энэ мөдөр ногоо үнэн гэдэг өстө хаяг руу орж харлаа. Тэр дандаа үзэл бодлоо илэрхийлдэг хүн болгоныг нухчин дарлах зорилготой барууны либералуудын троллууд байгаа. Мэдээч ойлгомжтой. Энэ бол тодорхой. Намайг ингээд өсгөө халдсан молцсон энэ шоронгийн хулгайч шиг юм ялтан дүр төрхтэй байвал эдгэр усад баярлах юм шиг байгаа. Би хэлж байгаашаа хуухтай өсвөл ургана заяа. Хүний нэр төр алдраг авийн чиг үтгэгч навш минь чам би хуулийн хариуцлагыг хүлээлгэн заяа. Ойлгож байна уу? Би тэгж дуугүй яваад идэгч хүн би биш. Ойлгож байна уу? Ямарваа нэгэн нөхцөлд хин нэгэнд нэр төр алдраг авьяа байгаа. Өнөөдөр би яагаад энэ сошиалд ингээд би ялагдах болов? Өнөөдөр намайг сошиалаар ялж штэ. Хаягнаас пост оруулаад өнөөдрийн байдлаар 400-500 иргэн өнөөдөр тэнд коммент бичиж байна. Би уншиж байна. Би бас хүн штэ. Тэ бистэ. Намайг нухчин дарах гэж юм ийж байгаа байхгүй юу? Гэтэ амжихгүй та нар заяа. Амжихгүй шүү заяа. Хүний амьдрал ирээн бараантай. Хүнд ямар ч өвдсөн зовлон тохиолдно хүнд юутай ч үе байна. Өнөөдөр миний хувьд миний үр хүүхд би жоохон дараа эмгэж идэж байгаа үе байгаа. Энэ үед намайг ингээд доромжлоод, гутаан доромжлоод, намайг олон төмөнд намайг одоо хутгачин, мэсчин, одоо алуурчин тийм үү, шоронгийн хулгайч, ялтан тийм үү, 9 шидээр намайг цоллоод ингээд доромжлоод байгаа тэр мө ногоо үнэн гэдэг трол тестад би хэлчихье заяа. Би чамаа шалгуулна заяа. Чи ямар нөхрөөс одоо ямар мөнгө төгрөгөө авдгийг яадгийг чи яаж ингээд зүг зүгээр байгаа хүнийг ингээд янз бүрээр ингээд гутаан доромжилж хүнийг өнөөдөр ингээд байж суухын аргагүй болсон өнөөдөр ингээд уур уцаарыг хүргэж тийм үү. Би бол хэлчихье. Би бол төмөө олныхоо төлөө тууштай тэмцэлэг ирхэн. Надад ямар ч хачир байдгүй заяа ойлгож байна уу? Би ямар ч хүний тохиуроор явж тэмцэж явдаг хүн би биш. Өнөөдөр хүнд бол зүгээр би хэлээд байгаа. Би гачилсан байгаа. Хуухтай өсөд хизээ нэгээс урагчнаа. Хүний нэр төр алдраг аваад халдаад байгаа тийм үү. Одоо намайг ингээд асар муу хүн болгох гэж энэ сошиалд ингээд тавиад байгаа нохон гөлгөд би хэлж заяа. Чи юм уу намайг бол амжихгүй заяа. Би чамаамаг бодвол нэрээ бас ямар ч нөхдөд найз нөхдөө энэ Монголын залуус энэ янз янзын хадаж олсон аав ихүү ах дүүнэр зөндөө байна танилуд. Би хинтэн ч би муу нэртэй дурсадж яваагүй. Энэ хорвоо төр заяа лалар минь заяа. Хэлчихье. Их олон юм гоцж जैन. За доор нөгөө би харж ин л да. Зүгээр яг бодит хаягнаас уншиж бичиж байгаа хүмүүс болохоор зарим нь айж байгаа гайхаж байгаа. Юу гэнэ автобус унаан дээр таад хүнийгээ зураг өгөгийг тавиа. Тэгж одоо сошиал тавих хэрэгтэй. Сэрэмжлүүлэг болох хэрэгтэй гинэ. Өнөөдөр би юуны төлөө тэмцэж байгаа.
Би өнөөдөр миний дуу хоолой бол энэ аимшиг гаж домтон алуурчдад энэ хуулиа чангалж өгөөч. Би үндэсний баялагын сангийн хууль гэж би бүтэн 3 сар ярьлаа. Тийм үү? Би баяртай эзэн бай. Монголчууд баян залуулан сайхан амьдрыг хэлээ. Би энэ олигархын эмсэлсийн очоод гэдэг улгаачаас би ухаан удаг ордоо авъя гэж тэмцлээ. Би дуу хоолой боллоо. Энэ бүгдийн шагнал урамшил болгож намайг өнөөдөр асар муу хүн болгож өнөөдөр намайг тавьж байгаа. Би өнөөдөр кибэд тэмцгэлцэл өгнө энэ улгаачийн хаягийг. Харж байгаад ингээд дандаа ингээд тэмцлэг дуу хоолой болдог улсуудыг дандаа мяалдаг, доромжилдаг заяа. Либерал пистануудыг гар хөдлөж байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Энэ этгээд өнөөдөр намайг ингэж доромжлох, намайг ингэж олон нийтэд намайг яллах ямар хэрэгтэй? Намайг би аргаа бараад би тэр өнөөдөр ээзэг парламентаас өөрийнхөө намтрыг бичээд явууллаа. Өнөөдөр хүн яагаад шудраг явж болтгүй? Хүн өнөөдөр шудраг явсныхаа төлөө заавал ингэж сошиал ингэж тролл аримд яллуулах юм уу? Ингээд намайг ядалж байгаа доор тэр коммент бичих улсуудын баг 80% нь намайг муулж जैन, доромжилж जैन. 9 шидээр намайг доромжилж जैन. 9 шидээр муу хүн болох гэж олон дүмэнд дүгэж जैन. За яваад ороод хаяхаа дандаа нэг 90 итгэн найзтай, 20 итгэн найзтай, 10 итгэн найзтай жигхэн өхмөл торол хайгуудаар сэвүүлж байгаа байхгүй юу? Өнөөдөр яагаад би баялтай эзэн байж болохгүй? Яагаад баялагын эзнээс өнөөдөр ухаан удаг ордоо авъя, цагаан суург ордоо авъя гэж би дуурж болдгүй? Яагаад маш олон иргэдийн маань амь насыг авч байгаа энэ гаж домтон халууршид хуулийн ялын дэд хэмжээ цаашийн ялыг сэргээж өгөөж иргэдэж хөрөсгöd би хандсан. Хүн болгон нэг ширэл өнөөдөр хүнийг ингэж гутаан доромжилдаг бол хэрэгс гэтэрсэн. Одоо энд нь итгэдэг улсууд маш олон байгаа. Яагаад гэвэл намайг янз бүрээр доромжилж байгаа. Миний амьдралын түүхөө би хэлсэн шүү дээ. Би 30 гаруй жил мөрөдөд одоом гэдэг амьшиг замаар явсан. Би энэ хор уршиг дэндүү мэддэг учраас би төмөө олондоо залуучуудын амьдралыг хамгаалахын төлөө, хүүхдүүдийн амьдралыг хамгаалахын төлөө битгий над шиг энэ тамийн амьдралаар амьдраарай гэдгийн төлөө би 300 хоног тэмцчихэд би Монгол улсад энэ захин мөрөөдөлгөөмийг тассан зогсоох бүрэн хориглох хуулийг 2025 оны 7 дугаар сарын 1-нд батлуулж чадсан. Өнөөдөр хиний зараалаар гэхэд хиний ингээд тушаалаар ингээд хин нэгээ ингээд сошиалд ингээд байдгийм бэ? Би чи үр хүүхэдтэй. Миний үр хүүхдийг би жоохон тархан байна. Заавал ингээд нэгийг дээр нь ингээд дэвстэд зөв би энэ тэр ногоон үнэн гэдэг би трол пистад би ямар ч гэм хийгээгүй. Би ямар ч Монголын ард түмэнд би гэм хийгээгүй. Би өнөөдөр улс их орноос би нэг ширхэг зүү хулгай хийгээгүй. Би улс их орныхаа газар шороо байгалийн байдлыг нэг ширхэг жижигхэн шорооч би худалдаж үзээгүй. Гагцгүй үний юмгүйл ерөөсөө хийн. Өнөөдөр би яг хөхөө өвлийн үдэнд ингээд үсээ хусалчлаа. Яг зөвхөн жоохон хүйтэн хусалч шиг болтой, жоохон толгоол даарна нэстэй. Өөр яах вэ? Ер нь бол энэ хараа хинээс хитэрж байгаа байхгүй юу? Хүнийг ингээд доромжилдог, троллоор аймаар бөмбөгдүүлж буудуулдаг тийм үү? Эсэн элдв хангаагаар доромжлуулдаг. Би энэ надад худалдуулсан, буудуулсан хүн бод одоо гараад та нар ой. Гомдлоо гаргаа явчих. Өөрт өмнө тэр хууль эрхтний байгууллага шалгуулад надад хохирчсан улсууд байл гаргаад ир. Би эрүүл мэнд чи хохирд учруулсан би тэр онц ностой гэмт хэрэгтэн аим шиг улгаач бол намайг бичээд өгч та нар хөөе. Би тэр хууль эрхний байгууллага шалгуул би бэлэн байна. Өнөөдөр үндэсний баялагын сангийн хуулийн хэрэгжлийг шахаж шаарсан цаг мөчөөс ахуулаад намайг цаг үргэж бөмбөгдөж байгаа. Цаг үргэж намайг доромжилж байгаа. Өнөөдөр яагаад хин энийгээ ингэж доромжлоод байдгийг? Энэ Монгол улс хуультай. Би ямар ч энэ ногоон үнэн гэдэг энэ трол пистагийн хаягийг би одоо кибердээ тэмцгэлцэж өгчөөд би шалгуулна. Үннээр нотол. Нотлох баримтаа хил гаргаа тавь. Тэгээд намайг үнэхээр юм уу? Би үнэхээр юм уу? Үнэхээр өмнө тэгжсэн хүн бол би одоо хариуцлага өгөх би бэлэн байна. Би хариуцлагаас мултад цугтаадаг хүн би биш ээ. Яагаад заавал ингэж байгаа юм бэ? Яагаад монголчууд баяртай эзэн болдгийг заавал ингэж тэмцэжгээ нэг нүд төсөөлдөд байдгийг? Бүгдээр 10 ширлээд өгөөч юм уу? Трол хулгайчдад хүртэлэн ширлээд өгөөч. Энэ ерөөсөө юу гэвэл барууны либерал үзэлттэй энэ заван элбэг дээр сайхан бэлэг мэтийн энэ сугны өслүүдийн троллууд байгаа байхгүй трол айрмууд. Өнөөдөр Монгол улс шүүхтэй хуультай. Хэрэв иргэн Бадарч Хандамар гэдэг энэ иргэн өмнө хин нэгнийг хутгалж хүний амь насанд халдаж хин нэгэндээ хүүтэн зэвсэг бууж шагаад буудаж янз бүр болж исэн бол би одоо эрүүгийн хариуцлага хүлээгт би нэгдүгээр бэлэн байна.
Би хариуцлагаас болтдог зугатаадаг хүн би биш. Октоосоо биш. Өнөөдөр яагаад намайг ингэж заавал доромжилж заавал ингэж намайг ингэж нийгэмд ингэж ад үзэгдэх байдлыг бий болгож байгаа. Энэ чиний зараалаар явж байгаа. Би бол Монгол улсын иргэн хардах хэрэгтэй. Энэ элбэгдээ сайхан бэлэг мэтийн энэ барууны либерал болсон Монгол улсын баялагийг эдэж уудаг, хуулийг гуйд болгосон дээр завлаа сууж яадаг худгаачдын тороолж бодож байгаа. Өнөөдөр би хэн нэгэнд өнөөдөр би ямар ч юм хийгээгүй. Өнөөдөр би яавал монголчууд сайхан амьдрах, яавал ард иргэн дээр аз жаргалтай амьдрах гэдгийг төлөөд би тэмцэж байгаа. Миний тэмцэлд октоосоо зогсохгүй. За юу би хэлчихье. Огт зогсохгүй. Та нар намайг юу ч харлуулаа, юу ч дарамжлаа, юу ч янз бүрээр цоллоо би байж л байна заяа. Ойлгож байна уу? Тэр ногоон мөнөн гэдэг тороолд хүртлэн ширлээд өгөөч бүгд тэр 10 20 ширлээд өгөөч манайхаа. Одоо би гэмтээ тэмцгэлцсэн орно. Би заавал шалгаж энэ торол хаягны эзлийг тодорхойлж гаргуулж ирнэ. Нотлох баримттайгаар 50 хүнийг заяа. Нотлох баримтчин байгаад үнэхээр би надад хогцсон би хин нэгнийг хутгалаад хатгсан. Хин нэгнийг өнөөдөр би хүйтэн зүсэд алаагаад буутсан гэдэг тийм асуудлууд урд өмнө байдаг юм л гаргаад ир. Заяа урд өмнө байсан юм л гаргаад ир. Би хариуцлага хүлээгт би бэлэн байна заяа. Ойлгож байна уу? Нохон гөлөг минь заяа. Би хизээж би найз нөхдөж би нэр хүнд сайтай явдаг. Би Монголын ард түмэнд би мөрөдөл ломч дундаач би тийм нэр хүнд муутай хүн би биш. Ойлгож байна уу? Нохон гөлдөг минь заяа. Хүнийг ингэж байд суухыг харахгүй болчихно. Хүнийг ингэж шантаажж, хүнийг ингэж доромжиж, хүнийг ингэж нэр төнд халддаг. Бид тэр хуухтай ус урганаа. Хүний нэр төр алдраг авъя хизэж хосовч арилахгүй. Муу нэр. Арахгүй ихэнд би өнөөдөр ингэж лайв хийж байгаа. Иргэдийг ойлгосоо гэдгийн төлөө. Өнөөдөр намайг заавал юм халсан толгойтой одоо ялд идэлсэн ялтан мэдээр дүрээр байлгаж байгаад энэ нийгэмд ингэж энэ хүнийг харлуулж гутаалгаад энэ хүнийг тандалтгүй болгоод энэ хүний хаягийг юу ч хөө болгоод ард түмэн сонсдгоо болохын төлөө даалгавар авсан тороолж бодож байгаа. Хүн болгон 10 ширлээд өгөөч. Би бол маш олон гүтгэлэг доромжлтыг би төвчж өнгөрдөг. Би дуугүй байдаг. Ногоон шилдэг айл энэ огцор хамганы зунжин намайг сошиал доромжлсон. Би тэр бүхэн доромжлыг би тоодоод гараад явах бүрэн сэтгэлийн тэнхээтэй. Бас араач би нэрээ ямарваа нэгэн хин нэгэн анд нөхдөгөө найзгаа хүүтэн зүсгээр буутчдаг, хутгалчдаг тийм алуурчин гаж донтон би бол биш заяа. Манайхаа нэг 20 30 ширлээд өгөөч ахын дүүсээ. Өнөөдөр тороол гэдэг энэ аймыг одоо устгах ёстой. Энэ худал хоормог хүнийг хүтгдэг, ямар ч баримт болохоогоор хүнийг хүтгэж хардуулдаг, энэ бүгд нь иргэд итгэдэг, энэ зүгээр иргэдийн тахилгааг угаадаг заяа ойлгож байна уу? Нийгэмд иргэдийн тахилгааг угаадаг, тэр дунд нь нөгөө хорлон сүйтгэгч буюу тороол армууд нь орж ирээд хизээ байдлаа 10 итгэн найзлаа фэйсбુક гэж байдаг юм уу? Ямар зураггүй нэргүй гадаад хүний зурагтай маш олон хаягнаас янз бүрээр гутаан доромжиж байгаа. Одоо би гэрбдээ тийбэлээ тэмцгэлж орно. Угаасаа одоо орно. Оржгаад энэ хаягийг заавал шалгуулна. Тэгэд энэ хаягн дээр ингэж өөрснөө доромжлуулаад, өөрснөө янз бүрийн байдалд оруулаад ингэж байгаа усаж задлан өргөдлөө хөг заяа. Юм уу нохоон гүлэг энэ хий юм бэ? Би эдгээр усад би ямар муу юм ийсэн? Энэ ингэж хүнийг үндэстгүйгээр ингэж гутаан доромжиж гүтгэх хэрэгтэй мó? Энэ Монгол улс ч бас эрүүгийн хууль цаацтай. Өнөөдөр хуульгүй оронд амьдарч байгаа юм шиг хин нэг одоо сошиал ялдаг болсон юм бүдүүлэг энэ тороол дайрамдаа ядагдсан байгаа улс ор ийм байдаг байхгүй юу? Ойлгож байна ийм байдгийг. Миний урд амьдрал тийм сайхан байгаагүй. Үнэн би жоохон сахилахгүй байсан. Тэ үнэн. Би мөрөдөө тодомчин байсан. Би тэгтээ хин нэгний голыг халуулаад хин нэгнийг өнөөдөр би утгал шүглээд хин нэгний амь насанд халдаад хин нэгнийг өнөөдөр би ой хүүтэн зүсгээр буудаад янз бүр болж ирсэн юм байхгүй. Октоосоо байхгүй энэ өхрийг өнөөдөр хууль хүчний байгууллагын өмнө зогсоожгаад хин нэгэн хүний зараалаар ямар этгээ захиалсан тийм үү? Энэ бол захиалагтай. Ойлгомжтой энэ бол захиалагтай шүү үнэхээр.
Зүгээр захиалахгүй байсан бол юу гэж юм уу? Нохон гүлэг одоо намайг таньж мэдэхгүй, хин ч мэдэхгүй одоо тэгээд хэн мэддэхгүй юм хаягтай. Бас 10,000 дагагчтай. Цаг үргэлжилд ерөөсөө л энэ тэмцэж дуу хоолой болдог улсуудыг дарамтчихдээ. Ойлгож байна уу? Хүний амьдралд өнөөдөр ер нь амьдрал баялаг штэ. Ер нь тэгээд за нэгээ ингээд хотоон дарамтлаад гүтгээд янз бүр гэдэг ямар учир шалтгаан байдгийг. Би ганцхан үниймийг хэллээ би. Би энэ амьдралдаа би өнөөдөр 50 жил би хорвогийн тоос хөдлөхдөө би хин нэгний эрүүл мэндэд хадаж явсангүй. Заа ёо. Хин нэгэлдээ би хүүтэн зэвсэг гаргаж би буудаж зуудаж явсангүй. Пиццаанууд минь заа ёо. Би хэлчихье энэ тороол пиццад хэлчихье заа ёо. Чи юм уу дуугүй байдаг улсуудыг дээвшгээ сурчсан. Тороол хийгээд сурчсан. Хүнийг ингэж вайгүйгээр гутаан дормждоо сурчсан. Ингээд яваад байгаа хүн байгаад байгаа байхгүй юу? Яахчгүй яах вэ ингээд зүгээр өөртөө тандал авах гээд олон зуун мянган дагчтай болгож хин нэгний бүр илтээр гутаан дормжиг илтээр гүтгэж байгаа асуудал байхгүй илт гүтгэлдэг. Ойлгож байна уу? Хэрвээ би урд өмнө иймэрхүү сахилахгүй байгаад янз бүрийн эрүүгийн зүйл залаар ялдуулсан ялтан байсан ч гэсэн би үнэнгээ хэлнэ. Сошдор. Өнөө залуу зандан байхдаа ингэсэн юм а гэж хэлнэ. Надад даанч тийм зураг байхгүй болохоор би хамгийн гол нь өнөөдөр ингээд бачираад байгаамаа. Өнөөдөр би яагаад ийм байдалд орж ийнэ гэвэл би одоо өөрийгөө би дүн шинжилгээ хийж байгаа. Би энэ Монгол улс үндэслэлийн баялагын сангийн хуулийн хэрэгжлийг шахаж шаардсан цаг мөчөөс ахуулаад Гандамар гэдэг хүний хаяг өдрөөс өдөр дагагч нь өсөд байна. Өнөөдөр 34 5 6 мянган дагагчтай болсон мөртлөө 100 200 хүний нүд гарч ирдэггүй. Цаг үрж спорт блок нь байдаг. Намайг спорт блокнд байх үүрэг даалгаар биелүүлдэг улсууд өнөөдөр ингээд намайг троллж байгаа. Өнөөдөр яагаад ингэж хүнийг ингэж вээгүүгээр гутаан доромж хөтлөж байгаа? Хин нэгнийг. Би ч үр хүүхэдтэй штэ. Бас хамаатан садантай штэ. Найз нөхдөдтэй штэ би чинь. Би нэг от ганцаараа нэг гомбиг одсон толгой огтоосоо биш штэ. Би нийтийн зингэд бүжинд одоо би 20 гаруй жил орж байгаа. Маш олон сайхан энергитэй бүжигний найз нөхдөдтэй. Тэр усад ч гэсэн харж байгаа. Хүн болгоно намайг ад үзэж байгаа. Янз бүрээр буруу зөрөө ойлголтоос олж. Өө энэ чинь аимшигтай болгож штэ хүн амьд бодголдог шогүлдэг бууддаг байсан нөхөр байж штэ гэд ингээд толгой даргид нь ингээд меморинд нь суулгаж байгаа байхгүй юу? Ийм муухай заваан байлаар. Гэтэ одоо би албан ёсоор одоо энэ эргэн цагдаагийн энэ кибетэд тэмцэх хэлцээр одоо би өргөл гаргаж өгнө. Энэ тороол хаягийн эзнийг би дуудаж ирвэл шудраг шүүхийн өмнө шүүлгэн. Үнэхээр энэ хүн дээр Гандамар гэдэг хүний тийм янз бүрийн хүнийг буудаж ирсэн, янз бүрийн өнөр хүйтэн зэвсэг талааж ирсэн, янз бүрийн хүнийг хотголж хүний биед эрүүл мэндэд нь өнөөдөр хор учруулж ирсэн бол би одоо хариуцлага үлдэх би Монгол улсын шудраг шүүхийн өмнө хариуцлага үлдэх би бэлэн байна гэдгээр би та бүхэндээ хэлж байгаа шаханд үсэ. Бүгдээ нэг 10 шийдвэд гэж аханд үсэ төхөө. Ядаа 100 200-ийн өдөө болчмоор байна. Ер нь өнөөдөр ингэж хин нэгнийг ингэж үндэслэлгүйгээр хүнийг үтгэх хамгийн аимшигтай байхгүй юу? Үндэслэл ямар ч баримт нотлогоо үндэслэлгүйгээр заяа. Яг л баримт нотлогоо гэж хизээч энэ хорвоодор байхгүй юмыг өнөөдөр байлгадаг болгож ирээд гараж ирээд хүнийг тавьж байгаа байхгүй юу? Хогийн хулгайч. Их дарамжилж байгаа. Намайг тана сайн дарамжлоо мөн нохоон гөлгнүүд минь носон дарцгууд минь заяа. Чи өнөөдөр хөөс тэр хаягийг заавал шалгуулна. Тэг заавал шалгуулна. Би ч бас зөвүүн байвал бас заавал байж чаддаг нөхөр штэ бас. Хүн ёсоор тэр нохон гөлгөрөө би бичтэй наад одоо худал хуурмаг хөтгэлгээ одоо устгаач ээ. Гэхдээ би тэр юу юм бичсэн хаягаар нохон гөлөг. Өнөөдөр яагаад Гандамар гэдэг хүн өнөөдөр асар муу үнэтэй болж хувирж байгааг үл та нар маань сайн бодоод үзээрэй. Өнөөдөр Монгол улсын нийтийн гашийн төлөө Монголынхаа залуусын төлөө мянган бяцхан зэргүүдийг амьд сайхан сэрүүн байгаасаа битгий их орондоо халдлаад өртөөсөө энэ галь донтонгуудыг дасан зогсоох хуулийг санаачлаа гэд шигүүл үлээж гарч ирсэн. Захин мөрөдөд одом гэдэг аимшиг энэ олон зуун домин хайгуудыг хаалгаж чадсан. Надад хийсэн ажил байгаа. Надад одоо юунд нь өшрөхөд байдгийг тэр ногоон үнэн гэдэг ийм хаягтай хүнтэй би юуж булаацалтаагүй. Би юуч тэр хүний орон зайрыг би орж ирээгүй. Тэр хүний бооссондор би нэг удаа би эсрэг таяг дарж үзээгүй.
үнэхээр хүнийг ингээд үнслэгүүгээр ингээд гүтгэх, дарамжлах тийм үү? Бас Монгол бас хуультай шүү дээ. Уулын зүгээр хуультай оронд бид нар амьдарч байгаа. Зүгээр одоо сүүлийн үед сошиалд хүнийг ялдаг болчихсон. Ямарваа нэг юм сошиал ялдаг болсон. Хин нэг одоо гутаан дарамжлагдаг болсон. Энэ бол энэ үхэнд болсон байхгүй юу? Энэ чинь хөхүүлдэн дэмжлэг трол дайрам гэдэг юмасаа Монголоос өнөөдөр салахгүй бол мөнхөд хин нэг үнний дуу олоосон нэг цаг үргэлжийн ингээд сошиал ингээд халаад амьдрал алж байгаатай адилхан шүү дээ. Сошиал цаг үргэлжийн ингээд дарамжлаад, гутаан дарамжлаад, янз бүрээр доод талд нь янз бүрийн улсад коммент бичээл ингээд цааш нь шеэрлэгдэл яваад байгааг би мэдчихэж байгаа. Тэ. Энэ трол дайрмыг оруулж ирсэн постн дээр 1500 эдхийн уруудаар лайк дарсан байлээ. Тэ. Яга тавьчихдаг. Одоо би кибертэй тэмцэх хэлсэн. Албан ёсоор би энэ нөхрийг одоо өргөж бичиж өгнө. Одоо өхөр явж байгаа. Шууд өгнө. Ийм новчнуудыг бол ингэж даврааж болохгүй. Огт ямар ч уул үндэслэл байхгүйгээр тийм үү. Хүний гутаан дарамжилдаг тийм үү. Хүний янз бүрээр сошиалд ингэж өнөөдөр гандамар гэдэг хүнийг үнний төлөө дуу олоо босдыг шагнал болгож намайг одоо сошиалд ялж байгаа. Би хэрэгээр өсөө хусуулсан би харуулсан. Намайг ийм толгойтой, ийм халдсан молзон толгойтой ийм явуулд энэ усадад таалагдах юм шиг байгаа. Гөлгнүүдэд аливаа юмд хүн энэ үндсэн хуулийн заалтаа үг үзэл бодлоо илэрхийлж болох бах. Энэ угаасаа болно. Үндсэн хуулийн эрхээ эдэлж болно шүү дээ. Эрхээ эдлэхийг хэд давангайлаад худал хуурмаг пост тавиад хин нэг таагалж оруулж ирээд олон зуун трол хаягуудаар өнөөдөр шеэрлүүлээд олон хүмүүс намайг хараа зөхөөд нь шүү дээ. Үгүй нэрэ би ч бас хүн бицтэй. Би ямар төмрөөр бүтээсэн би робот шүү дээ, хүчиг хүн шүү дээ бас. За нийтийн бүжгийн хамт олон гэдэг чинь юугаар ч өндөрж болохгүй хайлмар сайхан улсад байдаг сайхан энергитэй нийтийн бүжгийн хамт олон маань би 20 гаруй жил нийтийн бүжинд орж байна. Араа дэндүү юм аа нэрээ хүний нэрээ бас хотоон доромжлно гэхэд нэрээ бүр дэндүү амар доромжилж байгаа байхгүй юу? Тэ. Би энийг бол нэг яалтаа шалгуулна. Энэ хаягны энэ эзлийг тодорхойлж гаргаж ирээд энэ нөхдөд би өөрөө удахгүй би лайв ин та бүхэндээ заяа. Тэ. Үнэн бодит мэдээлэл гаргаад тавьчих залуу. Үнэхээр чи нотлох баримттай үнэхээр би тийм муу хүн үнэхээр хин нэгэнд би хүүтэн мэс салдаацсан хин нэгэнд өнөөдөр буу шагааж буутчихсэн тийм үү? Янз бүр хүүтэн сум тавьж исэн өнөөдөр тийм муу хүн бол одоо би өнөөдөр хуулийн хариуцлага хүлээх би бэлэн байна. Бэлэн байна. Би ямар ч нөхдүүдийг хууль эрхтэй байгаад би өргөдлөгөд хүний муу үзэж явж үзээгүй. Хамгийн гол нь хүнд нэр төр алдар гавьяа байх ёстой. Би суухтай өсөд урганаа. Би одоо гусалсан байл миний ус угаасаа өтгөн. Нэг 2 сарын дараа гой болоод би засуулаад зам мам гараад гой засуулчихна. Тэр нь санаа зовох юм байхгүй. Хамгийн гол нь нэр төр алдар гавьяа гэж байх ёстой. Би мууж болно. Тэг би муухай царайдаж болно. Би ядарсан амьдралтай байж болно тийм үү? Би юу ч хийж болно. Би Монгол улсын иргэн. Өнөөдөр Монгол улсын иргэн өнөөдөр үг үзэл бодож ирээд хэлэх ёстой. Үндсэн хуулинд өөрийнхөө эрхийг хамгаалах хэрэгтэй. Тийм үү? Өнөөдөр миний яаж амьдрах, ядуу амьдрах, би баян шинд нийтийн байранд амьдрах, яаж амьдрах бол огтоосоо бодлий байхгүй. Тийм биз дээ. Би зөндөө тороололд би алуулдаг. Би хинтэн ч гомдол гаргаж хинтэн би гоншгонд явж үзээгүй. Энэ удаа бол би чадахгүй. Би энэ удаа би гаж томтон биш. Энэ удаа би хин нэгний эрүүл мэндэд би хутгалдаг шүглдэг. Хүн итгэхэргүй юм байж таа. Хээ чонтоо тааралдаа далны юугаар чоныг алаад малаач гэж энэ зүгээр дарамжил байгаа байхгүй юу? Намайг ийм араатан шүү, ийм хогийн новш шүү гэдгийг намайг төмөө олон түгэж тавьж байгаа болгож байхгүй юу?
Энд итгээд байгаа улсууд зөндөө байгаа. Эсвэл адгийн шаар байна, харах царайны хогийн шаар байна. Байж байгаа царайг нь хараа гэдэггүй. Яг би 50 настай. Залуу замдан багтаа тийм царай муудаж байгаагүй. Тий. Хамар хамаа нэг багийнхаа найзлтанд зохиулаад, хуг зохиулаад одоо бол ингээд асан дэвштэй юм тасархаа ингээд дугардаг хамартаа явж байгаа. Тий. Өнөөдөр яагаад үнний дуу хоолойг нухчин дарах гад байд юм бэ та нар ơi. Та нар хараа хэрэг сэтэрч штэ өнөөдөр нэрээ. Энэ тороол аримуудад оромжлуулаад ингээд чимээгүй яваад байгаа улсад өөрсдөө ноотоо улсад байх. Нэгдэлтүүд надад бол ямар ч нэгдэг байхгүй заяа. Би энэ улсын орнод нэг ширхэг 500 хулгай хийгээгүй заяа. Би энэ улсын орнд ямар нэгэн гадны нөхдүүдийн гар хүүд болоод энд улсууд дээрээ байгалийн байлгаа би ухаж дөнгөд улсын орноо хохирогоогүй. Би хаанч хэлэх үхтэй. Нэр би бол хүүгээс агч байгаа хэмдэг дээр болно. Ингээд 50 байж чадахгүй одоо тэгээд ямар сайндаа ингээд өсөө хусууллаа ш. Намайг ийм байхыг харуул ямар вэ гэдэг би сошиал ирээдүйд харуулж байгаа. Хөхөө үлдэн төсөө усуулдаг тэнэг хүн байхгүй баг. Гэхдээ одоо яах вэ? Ерөн зүгээр хуухтаа өсөд орох чинь. Хүний нэр төр алдар гавь гэдэг бол дахлаас хамгаалалттай байх хэрэгтэй байхгүй юу? Ойлгож байна уу? Ямар ч хүний ирэх гэж байхгүй болсон Монгол улсад. Хүний ирэх гэж огт байхгүй болсон. Хүний яаж доромжуулна, яаж үнслэгөөр гүтэж болдог болсон. Ногоо үнэнгээ тэр хаяга нотлоорой чи заяа. Чи үнний тулдаа болдгийм болмоор тороол пицтаа мэн заяа. Би амьдралдаа хин нэгэндээ би хүйтэн өсөргөж, хин нэгэндээ би хүйтэн зэвсэг би хогтарж үзээгүй заяа. За яг го цэргийн албанд хаасан би дордын сүмбэр таасан. Гэтэ бойлон дээр тэр сургалтын буугаар нэг хийн буугаар бодж үтсэн. Над хувийн зэвсэгч байдгүй надад заяа. Станууд нэрээ үнэн нэрээ даварцсан гөлгнүүд юм аа нэрээ. Хинээс хитэлцэн нэрээ. Энэ бол би бол хардж байгаа. Энэ бол хин нэгний захиалгаар хин нэгний энэ олигархын барууны либерал үзэлтэй элбэгдэр сайхан бэлгийн сугны өссөн троллоо тийм үү. Энэ Монгол улсын засгийн газрыг үргэлж доромжилдог, Монгол улсын хууль ёсны байгууллагыг үргэлж доромжилдог, гутаан доромжилдог, Монгол улсын иргэдийн хууль ёсны байгууллага итгэл үнэмшлийн үгүй болоодог хэсэг бүлэг энэ тролл хайран байгаа гэдгийг бол огчин дарна. Та нар юу гэж бодож байна манайха? Зөө миний буруу юу? Юу гэж бодож байна манайха? Тэгээ миний энэ лайв дээр коммент гарч ичихээ болчихсон. Би коммент ажилладаг юм бичдэг юм айлгаагүй. Би тийм уцыг сайн ухад дөнгөж чаддаг хүн би биш. Осолдгүй лайв хийж чаддаг, ирээл оруулж чаддаг. Буруу зүйлийг шүүмжлээ пост оруулж чаддаг ийм л хүн. Өөр надад хийсэн муу юм огтосоо байхгүй. Одоо гимбэтээр эмчилсэн гадаа ирж байна. Амарсан лайвтайгаа орно. Энэ нөхрийн хэргийг бол нэг яарлаа шалгаж цагдаагийн ерөнхий газар хил мэдээллийн байгууллагаар наадхаа үнэн мөнийн нотолж тогтоолж төмөө олон түгээлж өгөөрэй. Миний хүсэл бол ийм л байгаа. Би тэрнээс өнөөдөр хойш би нэг алдар гавьяаны төлөө яваад би нэг сайхан аз жаргалтай амьдрах гал би нэг олон зуун дагагчтай болох гээд байгаа юм огтосоо биш. Энэ Монгол улсын болохгүй бүтэхгүй байгаа асуудлыг бүгдийн шүмжтэй хандахын төлөө би явдаг. Тэс өнөөдөр надад нэг сайхан хүн болоод би нэг аз жаргалтай амьдрчих гал би нэг одоо гоё явах гал би нэг олонний анхааралд орчих гээд яваад байгаа юм огтосоо биш. Энэ Монгол улсын үндсэн хуульд Монгол улсын эргэн хуульч гэсэн наад чинь зүйл тангтай заалттай. Хүний гутаан доромжилдог, хүний үндэслэгүүгээр доромжилдог тийм үү. Өнөөдөр хэрээс хитэрж байгаа байхгүй юу өнөөдөр аханд үсэ. Үний эмчил энэ. Би Монгол энэ кибелэд хэлсэн хамт олонний намайг мэдэх бах хуулийн байгууллагын. Би энэ захин мөрөдөд одоо эсрэг 300 хоног тэмцэж энэ хуулийг батлуулж чадсан. Өргөлөө ямар ч төмөө олдынхаа нүдэн дээр биччихнэ. Тэгээ ямар ч цагдаагийн ерөнхий газраас хэл мэдээллийн хурал моролдоо хоёр энийг зарлах хэрэгтэй ард түмэнд. Би октоосоо би хүн рүү худалж юу далааж хүн рүү би онц ностойгоор хүндний бие халдаж буудаж модж исэн тийм үйлс надад октоосоо байхгүй. Хүн болгон мэдэх хэрэгтэй. Тэгвэл үнэн мөнэн гэж байдаг юм бол
угаасаа үнэн мөнөндөө нүр тулдаг байх хэрэгтэй. Би бол үнэндээ нүр тулгад хаач бэлхэн. Би тэгт айж ичээд яваад идэг аймхагийн хаач би биш. Чи өнөөдөр хүнийг бас ингэж үндэслэгөө гутаанд оромжилж, үндэслэгөө хүний эрхэнд халдаж, хүнийг өнөөдөр ингэж ойгүй муу хүн болгож тийм үү? Өнөөдөр хүүхдүүд үзэж байгаа ядахна. Хүүхдүүд миний дуу хоолойг, иргэд миний дуу хоолойг сонсож байгаа. Тэгэхэд өнөөдөр ингэж үндэслэгүүгээр хүнийг ингэж гутаанд оромжлоод гүтгээд энэ тороол хаяг энэ ногоон үнэн гэдэг энэ хаягийг би заавал шалгуулж яж үнэн мөнийг хууль эрхлэл байгууллага мэдээ дээр тасаж ард түмэн түгэх хэрэгтэй. Тэгж байж өнөөдөр хүнд нэр төр алдар гавь гэж байх ёстой. Тэгвэл ямар юмных нэр төр алдар гавь гэж байдгийг. Алдар гавь гэж огт байх ёсгүй. Даасаа мэн мэдээ. За ах нэг эргэн гандамар гэдэг хүн байна. Хан гомдол гаргаж явж байна те. Одоо ахыг нь үндэслэгүүгээр ихтер гутаанд оромжлоод өнөөдөр ногоон үнэн гэдэг хаягнаас намайг одоо өнөөдрөөш хүнийг хутгалдаг байсан хутгачин хүнийг бууддаг байсан хүүтэн цэцэг ингэж буудаж ирсэн мэтэр намайг одоо ингэ тавьж байна. Ах нь бол энэ захин мөрөдөө тоглоом эсрэг 300 хоног тэмцэж хууль батлуулсан танаа хууль эрхлэн байдлыг намайг мэдчихэж байгаа. Тий одоо ах нь өргөлөө бичмээр байна тий. Тий би өөрлөгөө харуулсан. За наад биш. Би өөрлөгөө харуулсан. Би та нартай харуулаагүй. Би өөрөө хуулиа мэднэ. Би өөрлөгөө харуулсан. Та бүгдийн нүр царай гарахгүй уучлаарай ахын дөө. Өнөөдөр хүнийг ингэж үнэлэхгүй гэж болох юм уу? Хүний нэр төр алдар гавь яханд хуулиар хамгаалсан байх ёстой юу? Тийш дээ. Тэгээ та ойлгомжтой хэлж надад. Гэхдээ би одоо өрөөл гарч өгч байна. Энэ ногоон яг юуны талаар ойлгох. Үгүй намайг одоо ингэ постлоод байна ахын дөө. Намайг одоо ингэ урд өмнө ингэ намайг хүмүүсийг хутгалдаг байсан тийм үү? Адуурч мэтэр. За ингэ хүмүүс рүү буудаж исэн мэтэр тийм үү? Ойгүй муу хүнээр намайг ахын энэ баялагын сангийн хууль мөлгөд маш их тэмцэлэг дуу одоо болдог иргэн багхгүй нийгэмд. Тэгэхэд намайг үндэслэгүүгээр хутаанд оромжилж байна. Энэ хаягийг би одоо шалгуулмаар байгаа байхгүй 100000 дагагчтай. Ногоо үнэн гэж. Тэгээд миний хүсэл мөрөөдөл ийм байгаа юм даа. Би үнэн мөний төлөө явж байгаа. Тэгэхээр аливаа юмд үнэтэй нуур тулж явж байгаа. Тийм учраас хэд мэдээллийн байгууллагаараа энэ хэргийг шалгасан гэдгээ тодорхой мэдээлж өгөрө гэдэг би ард түмэнд мэдээлж өгөрө гэдэг ахын шаардлага өргөдөж байгаа. Энэ нөхрийг ямар хүн байдгийг, хэний захиалгаар яваад хүнийг ингэж гэдгийг. Энэ асуудал би маш гомдолтой байна тий. Үргэлжлээ өчөд. Тий, одоо цаасаа сайн юм даа. Гандамар ахын наа таньж гинэ. Өө ахыг нь одоо ингэ сошиал ингэ өстрөөс хойш ингэ нэг хаягнаас ингэ дарамжлаад болохгүй. Ахын өөрлөгөө харуулсан байгаа юм даа. Уучлаарай. Та нар хараагүй иргэд харж байгаа. Үнэхээр ийм байгаа байхгүй юм даа. Ногоон үнэн гэдэг энэ хаягнаас ахыг нь 100000 дагагчтай хаягнаас ахыг нь хөөе хүнийг хутгалдаг байсан. Тийм үү? Хүн рүү хүүтэн зэвсэг бууддаг байсан. Юунаас хүний цөл төрж чоныг ямар адууны ямар ясаар авчиж чүнийг чоныг алж ирсэн зэрлэг балмад хүн мэтээр намайг авч тавьж байна. Би чинь бас амьд явах хэрэгтэй. Тэ. Тэгээд чи юугаа очиод кибер гинтгтэй тэмцэх газар гээд ийм хаяг ингэж юу дайрч байна. Энэ хаяг юу наа баярлалаа мэд очиж. Ах нь бол ерөнхийдөө өгөөгүй. Үгүй би энд та нарт харуулахгүй. Би өөрлөгөө харуулсан байгаа. Би мэднэ. Би танаа байгууллагыг би харуулаагүй таны зургийг харуулаагүй цааш. Энэ маш олон хүмүүс үзэж байна. одоо ингээ өргөлийн чугаас авч байгаа ш. Тэнгүүд тань би өргөлийнхөө зургийг харуулчаад би өгчихье. Би өгөө одоо ингэсэгээ би энд чигэд гарлаа ахын дөө. Би элдв буруу юм яриаггүй ш ахын дөө. Юу нэг хада хүний нэр төр алдаг. Ногоо үнэн гэж байна ахын дөө. Тий 100000 дагагчтай. ногоо үнэ. Тий. Надаас өөр хин нэгнийг асар их хөрөөж байгаа бас доромжиж хитрхи биш л би одоо хууль эрхлэлийн байгууллагын ахын дөөш урд өмнө би одоо хүн амтан хутгалж ирсэн, буудаж ирсэн, гэмтэрд оролцсон бол би буруугаар шууд хүлээж чинь. Алд октоосоо тийм юм байхгүй хүнийг өнөөдөр ингэж байгаа юм шиг төсөөлүүлээд ингэж доромжиж чинь өдөр шингүүд доромжиж чинь постоо. Хэдэн зуун хүн намайг хараад зогч чинь таахын доо. Тий. Ер нь асуудал гэж ойлгож байгаа. За, цагдаагийн ерхий газрын Кибер гинтгтэй тэмцэх газар төрсөн. Тэгээд энэ хаяг имлээс одоо хэднээс хойш юу тэгээд байна. өчигдрөөс хойш. За тэгвэл тэд оны тэд Цагдаагийн ерхий газар хөө. тийм. Цагдаагийн ерхий газрын кибер гинтгтэй тэмцэх газар. Иргэн цагдаагийн хөвшилөө. Сайн нөө шилжиж байгаа. За, цагдаагийн ерхий газрын Кибер гинтгтэй тэмцэх газар. кибер Гинтгтэй тэмцэх газар. гэмт хэрэгтэй тэмцэх газарт. Тэр охтой тэрний бид болсон надад очиад Газарт өргөдөл гарах нөхөө. Тэгөө. Гомдол гарах нөхөө. гомд гарах гэж. Хүсэл гарах гэж. Тэгээд тэр
ийм сайтаас ийм пэйжээс тэгвэл сарын тэдний өдрөөс Он сарын дор бичих болох уу? худал мэдээл тарааж ирэх юм. Он сарын дор бичих дээ. Эжээс шууд бичихгүй дээ. Одоо тэр огтой тэр миний би одоо тэр ийм фэйсбүүк нь одоо орон суух худал мэдээллийг ингэ тарааж ирэх. Миний одоо нэр төр ийм фэйсбүүк ийм пэйж аваад удаатаар ингэж худал мэдээлэл. Одоо тэгвэл сарын тэднээс хойш мэдээлж байна. $2025 оны өрчөлдөр чи юу лээ? Өчтөр чи юу лээ? Өчтөр 2026 оны 1 сарын 10-наас 1-р сарын 10-наас хойш тийм ээ. 10-ны өдрөөс хойш ийм фэйсбүүк дээр нэг удаатаар чаалж байна. Ногоон үнэн гих пэйж хагнаас те. Шууд нааш ирж байгаа. Тий яхад очоогүй юм даа. Тий. Одоо хуцны дугаар хаяг тэгээ яа.
Он сарны хаана биш үү? Дараач гэж ярьж байгаа. 2026 оны 01 сарын 01-р сарын 11. 11. Даач уншиж хансчих юм даа. Ямар ч сан өргөдлийн нэг гибридийн болохоор хэлээс бичээд өглөө. Уул нэргэн зөдөгийн гэж явдгаас одоо нийслэлийн ерхий газар болсон юм байна. Ер нь зүгээр энэ худал хоормон хүнийг гутаанд оромжилдог энэ эдгээр усад бол хуулийн арга хэмжээл хатуу тооцоолнаа. Тэ. Зүгээр би хэн нэгэнд хамааг янз бүрээр тооцоолдог. Үнний дуу хоолой босныхоо төлөө би маш их хараад ерөөлийг авдаг. Би тоодгоо. Өнөөдөр хүнийг ингэж амар бас гутаж болох юм уу? Ямар ч баримт нотлоогүй, ямар ч үндэслэгүйгээр өнөөдөр би хэн нэгэнд өнөөдөр надад худалуулсан, хэн нэгэндээ би хүйтэн зэвсэг сум тавьсан ийм асуудлууд байвал өргөл хонлоо гаргаж өгөөрэй. Тэ. За ийм биш юм ээ дөө. Энэ хараа хинээс тэмдэж байгаа байхгүй яах юм дөө. Тэгээ миний хүсэл бол ийм байгаа юм ээ дөө. Өргөл дээр би бичсэн байгаа. Та цадгийн ерхий газар хэд мэдээллийн байгуулагт одоо энэ тороол айрам гэдэгтээ одоо өж арга хэмжээ аваарэ. Ах юм дөө. Тийм биз дээ. Нэгдүгээрт хоёрдугаар хэд мэдээллийг байгуулгаар иргэн гандан бүр ямар хүн бэ гэдгийг хэлүүлээрээ заа юм даа. Би дөмөө олон хамгийн гол нь ингээд би өөрөө ганц өсвөр насны хүүхдээ миний бигүү би таараа байхгүй эмнэлэгт одоо. Ахын эмнэлэгт хүүхдээс авч байгаа иргий. Өнөөдөр ингээд хүнд хэлсэн үед ингээд намайг бөмбөгдөөд өдөр ахын өнөөдөр өсөө хусалцсан дөнгөс явсалцсан. Өнөөдөр намайг заавал ингээд ялтан мэтэр ингээд сошиал намайг ингээд шүүгээд ялтаад байна тийм үү. Тэгэхээр хуухтай ус ургана. Хүний нэрээр алдаа гэдэг нь сэргийлэх ёстой гэж би хууль ёсны байгууллагад хандж байгаа. За ийм байгаа шүү юм ээ дөө. Тий. Ахын дуулсан цагт нь яваад ирнэ. Тэгээд тий ахын энэ хүнтэй би нүр тулж нүр цагт хармаар байна. Ямар хүн байгаа гэдгийг ахын дөө. Эцэс хууль ёсны байгууллага бүрдэн байцаалаа дуусгаар ямар ч тэгээ ерхий газрын мэдээлэл ахыгаа хэлж өгөөрэй. Өнөөдөр би амьд явах хэрэгтэй шүү дээ ахын үндсэн хуулинд амьнасаа хамгаалах хэрэгтэй. Тийм биз дээ. Хүнийг ингэж ор үндэслэгүйгээр би хинрүүж хотод тулгаж яваагүй, хинрүүж хутгаж яваагүй, хиний цусыг үзээгүй, хинрүүж би буу шийдэн дадааж яваагүй. Тий. За ийм байгаа шүү дээ. Ахын өөрлөгөө харуулсан байгаа шүү. За юм дээ. Уучлаарай тий. Ямар ч гэсэн Монгол өдөр хууль ямар байдаг гэдгийг үзүүлэх ёстой гэж бодож байгаа миний хувьд бол тий. Ойлгоо. Ямар ч хэмжээний бүх Яалтайгаа шүү ахын дээ. За яа. Тэгээ ойлцох юм байхгүй. Тий. Тэгээ прокурор болоосоо тэгээ наашаа заавал энэ хүнийг ингэж үндэслэгүйгээр амжуулахгүй шүү дээ ахын дээ. Би өмнө өөр дөмс салахгүй голдоо байх хүн алдаа оноогүй ингэж байхгүй. Алдаа оноодоо тийм хэрэгд оролцсон би үнэнгээ хэлнэ. Мөнөө үнэнгээд. Чи би тийм юм хийгээгүй байдлаа өнөөдөр ингэж сошиал дээр яллуулж шүү дээ ахын дээ. Тий. За баярлалаа. Тийш дээ мө тороолуудыг одоо толгойг цавчуулнаа чихэн заяа. Тороол аримуудыг заяа. Хүнийг ингэж үндэслэгүйгээр гутаанд оромж гүтгдэг тийм үү? Миний сошиалд ингэж хүнийг ялалдаг. Сошиалд хүнийг асар муу хүн болгож өнөөдөр хүнийг ингэж гутаанд оромжилдаг тийм үү? Хүнийг байг суухын аргагүй болтол нь хүнийг ингэж энэ сошиалаар бөмбөгддөг заяа. Энэ байдлыг дасан тосох хэрэгтэй. Өнөөдөр энэ улс орон чинь хуультай шүү дээ. Асуу тороолуудын хуулиар явах хэрэгтэй маа ааши. Стануудын юмар. Өнөөдөр би яагаад өнөөдөр энэ улсад хаагдах гэдэг шалтгаанаа би та бүхэнд хэлье. Би өнөөдөр энэ Монгол улсад монголчууд нийтээрээ сайхан амьдрья. Баяртай хэзэн болёо, тийм үү? Энэ захин мөрөдөд одоо ми дасан зогсоохонд 300 хоног тэмцэлтэй дуу хоолой боллоо. Би өөр яах вэ? А? За ийм биш үү манайха. Гөлхий би. Гөлд болон би битсэн болно. Би ч бас гошгонтой хүн биш шүү дээ. За наадад нь янз бүрийн өтөл хот хөсөлгөө дүүх боостоо устгаарай гэсэн. Өглөөс дарамжиж байна. Хаа өршөөн төвөдөж өгч ах гинэ. Пэрстаа би одоо нэг адуурчин хүн амтнаа хутгалдаг шүгэлдэг бууддаг хүн болоод би од болох юм уу? Хоцдог юм бэ яасаа. За ийм байгаа шүү. Манайхан тэгээд 3 ширдэд өгөрөө заахын тусаа. Үнэн мөнэн гэж байдаг болоосоо үнэн мөнэн хизээ тогтоогдно. Тэ. За ийм байгаа шүү. Баяртай манайхаа.